Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2010 оны 3 сарын 8-ны өдөр Хятадын Шинжээ нутгийн Жинжиангийн зочид буудлын 509 тоо түрүүнд цэвэрлэгч эмэгтэй орж ирээд орд ирийг янзалж эхэлдэг юм. Дараа нь угаалгын өрөөний хаалгыг нээгээд харсан чинь нэгэн эмэгтэй олсоор өөрийгөө боож нас барсан байлаа. Зочирдсан цэвэрлэгч эмэгтэй яралтай зочид буудлын ресепшн рүү гүйж очиод мэдэгдэж шууд цагдаад дуудлага өгсөн байдаг. Цагдаа 10 минутын дараа хэргийн газар дээр ирээд өрөөг хааж хяналтын камерын бичлэг баримт нотлохоо цуглуулж эхэлжээ. Өрөөнд нас барсан эмэгтэйгээс өөр хүн орж гарсан ямар ч уулмуур байсангүй. Камерын бичлэгт зөвхөн тэр эмэгтэй ганцаараа өрөөнд орж гарч байгаа нь бичигдсэн байв. Шинжилгээгээр цагдаагийн таамаг зөв байсныг баталсан. Эмэгтэй өөрөө амиа орлсон тогтоогдсон юм. Хүч хэрглэсэн шинж огт байгаагүй. Нас барсан цаг хугацаа нь 3 сарын 7-ны 3 цагаас 6 цагийн хооронд гэж үзжээ. Цагдаагийн мөрдөн байцаалтын явцад тухайн эмэгтэй хэн болох нь тодорхой болсон юм. Түүнийг Вэйдан гэдэг 1988 он төрсэн тухайн үед 22 настай Шинжээн Airlines компани онгоцны үйлчлэгч байжээ. Вэйдан Анхуэй мужийн Пенчэн гэдэг газар төрсөн. Түүнийг төрөхт нь аав нь ажилгүй болж гомдол бухимдлаа арх ууж тайлдаг болсон байна. Вэйдан төрөөд ердөө 33 хоногтой байхад эцэг эх хоёр нь салсан байдаг. Аавынх нь архины хамаарал төрөмгийн занг төвч чадаагүй ээж нь өөр хүнтэй танилцж Хувэй хот руу нүүж шинэ амьдрал эхлүүлсэн. Ингээд Вэйданыг ээж нь биш өвөө эмээ хоёр нь өсгөжээ. Вэйдан багасаа л ухаалаг хичээлдээ сайн охин байсан учраас эмээ өвөө хоёрынхон бахархал нь болж чадсан юм. Мөн хөөрхөн байсан болохоор ангийнхаа эрэгтэй хүүхдүүдийн дунд их алдартай охин байсан. Дууч сайн дуулдаг учраас Хятадын хөгжмийн холбооны шалгалтаар 8 дугаар түвшин авсан байжээ. Вэйданы мөрөөдөл багасаа л нисхийн салбарт ажиллах онгоцны үйлчлэгч болох байв. Түүний бодлоор энэ ажил эмэгтэй хүн өөрийгөө хүндлүүлж сайхан ажиллах боломжтой хамгийн шилдэг мэргэжил гэж үздэг байжээ. 2007 онд 19 настайдаа тэрээр Танжины Хятадын иргэний нисхийн их сургуульд элсэн орсон. Энэ бол Азийн хамгийн том иргэний нисхийн сургууль юм. 2 жилийн дараа сургуулаа төгсөөд тэрээр маш их өрсөлдөөн дундаас тэнцэж Шинжээн Airlines компанид дадлагчигч нисхийн үйлчлэгчээр оржээ. 2009 оны 8 сараас Вэйдан мэргэжлийн үйлчилгээний сургалт бусад шаардлагатай дадлах сургалтад хамрагдсан. 2010 оны хавар Вэйдан бүх сургалтаа амжилттай дуусгаад одоо зөвхөн нислэгийн дадлага үлдсэн байв. Аль бие осоор онгоцны үйлчлэгч болоогүй байсан ч анхны нислэгтээ оролцох гэж байгаадаа Вэйдан маш их баяртай байлаа. Зорилготой улам ойртож байлаа шүү дээ. Эмээ өвөө хоёр нь ч охиныхоо амжилтад баярлаж сайн сайхныг хүсэн өрөөж байв. Гэтэл ердөө хагас жилийн дараа өөртөө итгэлтэй зорилготой байсан охин амиа орлсон. Тэр богинохон хугацаанд юу тохиолдсон юм бол цагдаа нар Вэйданы гар утаснаас с ิจ гтэй зүйл олсон юм. Цагдаа нар Вэйданы гар утаснаас 3 ширхэг мессеж илрүүлсэн. Тэр мессежийг нэг хүнд илгээсэн байв. Би зүгээр л таны дуу хоолойг сонсомоор байна. Гууж байна над руу залгаач. Таны дууг сонсвол тайвширч чадна. Тэгвэл би явж чадна гэж бичсэн байлаа. Энэ гуйлд энэ үгс цаанаа нэг с ิจ гтэй гунигтай өнгө аястай байгаа биз. Гэхдээ мессежийг хүлээн авсан хүн Шин гих залуу. Хариу бичсэнчгүй уцаач аваагүй. Цагдаа нар Шин гэдэг энэ хүнийг хэн болохыг судалж эхэлсэн юм. Удалгүй уг хүний нэр Чэн Вэйжүн гэдэг нь тодорхой болсон. 40 орчим настай Шинжээн Airlines-ийн харьяа зочид буудлын удирдах албан тушаалтан. Тэр үед Вэйдан дадлагчигчаар ажиллаж байсан тул Чин Вэйжүн Вэйданы дээд албан тушаалтан байжээ. Бас Вэйданы ажилд үлдэх хэсгийг шийдэх эрх мэдэлтэй хүмүүсийн нэг байсан. Товчхондоо Вэйдан сүүлийн мессежүүдэд явуулсан шинэ нэртэй хүн бол Чэн Вэйжүн байсан юм. Харин Вэйданы гэр бүлийнхэн бол эсрэг байр суурьтай. Вэйданыг амиа орлсон гэж огт бодохгүй байгаа. Харин ч Чэн Вэйжүн Вэйданыг сэтгэл зүйн дарамтанд оруулж эцэст нь үхэл рүү түлхсэн гэж итгэж байсан. Вэйдан ажил орсны дараа л Чэн Вэйжүнтэй танилцсан. Тэр үед Чэн Вэйжүн бол ихээхэн нөлөө бүхий өөртөө итгэлтэй даруухан харагдагч харц дүүрэн эрх мэдэлтэй хүн байж олон бүсгүй түүнийг биширдэг байсан гэдэг. Вэйдан ч түүнийг гайгүй хүн гэж боджээ. Аль бие осоор нисхийн үйлчлэгч болохын тулд энэ хүнд сайнаар харагдах чухал байлаа. Яагаад гэвэл Шинжээн Airlines энэ зочид буудалтай хамтраад дадлагчигч нарыг сургах гэрээ байгуулсан байсан. Харин тэр сургалтыг Чэн Вэйжүн л хариуцдаг байжээ. Нэг өдөр Чэн Вэйжүн Вэйданаас утасны дугаарыг нь асуусан. Вэйдан гайхаж байсан ч дээд албан тушаалтан болохоор
утасны дугаараа өгөв. Вэйдан үнийг аавдаач хэлж байж. Аав нэхэндээ сандарсан ч гэр бүлтэй хүн гэдгийг мэдээд арай тайвширсан гэдэг. Тэгээд ч Вэйдан өөрөө удаа үргэсэн найз залуутай байсан. Бага байхасаа л таньдаг, гэр бүлэн ч мэддэг залуу байв. Тийм болохоор гэр бүлийнх нь Вэйдан Чэньвэжүнтэй харилцаа үүсгэн гэж бодоогүй. Гэхдээ нэг өдөр найз залуу нь Вэйданы гэрт ирээд сони юм ирсэн. Вэйдан өөрийн дарга Чэньвэжүнтэй явуулдаж байгааг хэлжээ. Энийг сонсоод Вэйгийн ээж охин руугаа залгаж загнасан. Вэйдан битгий санаа зов ээжээ, тэр хүнтэй дахиж уулзахгүй, би өөрөө зохицуулна гэв. Гэхдээ үнэндээ бол тэр худлаа хэлж байжээ. Тэр зүгээр л тухайн үеийг арга заах гэж хэлсэн худлаа амлалт байсан. Вэйдан ээжтэй амласан ч үнэндээ Чэньвэжүнтэй харилцаагаа үргэлжлүүлсээр байв. Бусдын харцнаас нууж нууцаараа уулзсаар. Үнэндээ Вэйдан шиг залуу, хөөрхөн, боловсралтай, чадвартай охин өөр хин нэгэнтэй уулзч болох байсан. Гэтэл яагаад өөрөөсөө хор шахам насаарах их нэртэй үнийг сонгосон юм бол? Учир нь Вэйдан дадлагччаар ажиллаж байгаа үедээ албан ёсоор нисхийн өөрчлөж болохын тулд маш олон шат дамжлага давж, шалгалт өгч, сургалтын төлбөр төлөх ёстой байсан. Тэр үед Вэйдан 20,000 юан буюу гэр бүлийнхнийхээ хувьд их хэмжээний мөнгө төлсөн байв. Тэр их мөнгийг гэр бүлийнхээ ачаар арайхийн бүрдүүлсэн учраас заавал ажилд орох ёстой гэсэн дарамт түнд байлаа. Тэр ямар ч үнээр хамаагүй мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байв. Энэ үед Чэньвэжүн түнд ойртож эхэлсэн. Өдөр бүр мессеж бичиж, санаа тавьсан дүр үзүүлж, бүр тусалж эхэлжээ. Гэрээсээ хол ганцаараа амьдарч байгаа Вэйданд энэ бүх зүйл халамж шиг санагдсан. Хайрч юм шиг, түшиг тулгуурч юм шиг. Удалгүй тэд хамтдаа кино үзэж, зочид буудлын ресторан орж орой хоолнд орсон. Нэг өдөр Чэньвэжүн Вэйданд хэрвээ чи хүсвэл би чамайг албан ёсоор нисхийн өөрчлөгч болгоно. Миний үгэнд итэг. Би тийм эрх мэдэлтэй хүн. Бас нэг нууц хэлэхэд одоогийн дадлагчдаас өртөө талан л тэнцэн, бусд нь хасагдана гэж хэлсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ Чэньвэжүн бол маш ёр суртахуунгүй хүн байжээ. Бага залуу үзэсгэлэнтэй охтыг өөрийн эрх мэдлээр татаж, өөртөө ойртуулад дараа нь хайдаг тийм л нэг хогийн амьтан байсан юм. Вэй түүний ээлжид бай болсон байв. Тэр шалгалтанд тэнцүүлээд өгье гэж амлаж дарамт чахалт үзүүлдэг байжээ. Тэр үед Вэйданы толгойд хэрвээ үгүй гэвэл би ажилдаа тэнцэхгүй байж магадгүй гэх айдас сэргэлдэж байлаа. Тиймээс Вэйдан түнд надад бодох хугацаа хэрэгтэй байна гэж хэлсэн. Вэйдан энэ тухай гэр бүлдээ ч ярьж байжээ. Тэр хүн намайг их дэмждэг, ажлын ярилцлага, шалгалтанд давхад тусалсан, албан ёсоор ажилд ороход туслана гэсэн. Чэньвэжүнийг үнэхээр сайхан сэтгэлтэй, түшигтэй хүн гэж боджээ. Удалгүй Чэньвэжүн Вэйданд хайртай гэж хэлж чамгүйгээр амьдрч чадахгүй гэх мессежүүд илгээж эхэлсэн. Тэгээд нэг өдөр 2009 оны 11 сарын 17-нд Вэйдан өөрийн SNS-д нэгэн гунигтай нийтлэл бичсэн байдаг. Үнэхээр хэцүү байна. Би яахаа мэдэхгүй байна. Зүгээр л унтаад дахиж сэрмээргүй баймаар. Энэ нийтлэлийг ээж нь харсан даруйда охин руугаа залгаж намайг сонс, тэр хүн чинь их нэртэй хүн. Тим хүнтэй уулзна гэдэг бол гал руу өөрөө гүйж орсонтой адил. Яагаад ч болохгүй зүйл гэж загинжээ. Вэйданы найз залуу ч гэсэн ууралсан. Тэр хоёр бага наснаасаа л хамт өссөн гүн холбоотой хүмүүс байв. Хоёр гэр бүлч тэднийг удалгүй гэрлэх байх гэж боддог байсан. Найз залуу нь Вэйдан руу залгаж шууд Бээжин рүү очижээ. Вэйданд ихэд л бүх үннээ хэлсэн. Чэньвэжүн түнд хайртай гэж хэлсэн. Өөрийг нь дэмжин, ажил тэнцэхийн тулд хамт байх хэрэгтэй юм шиг санагдсан гэх мэт. Найз залуу нь түүний яриаг сонсоод өө тэнэг минь, тэр хүн гэр бүлтэй, тэр зүгээр л чам шиг гинэ охтыг хуурдаг. Чи ямар ч хүний тусалцаагүй өөрөө амжилтаа явж чадна. Би чамд туслана гэв. Түүний урам хайрлсан үгэнд Вэйдан эргээд ухаан орсон. Ингээд тэр Чэньвэжүнтэй холбоогоо таслахаар шийдэж зөвхөн ажлаа сайн хийхэд бүх анхаарлаа хандуулсан. Найз залуу нь үргэлж хажууд нь байж дэмцээр байлаа. Эцэст нь 3 сарын дараа Вэйдан онц дүнтэй тэнцэж албан ёсоор Шинжэн Airlines компани нисхийн өөрчлөгч болсон юм. Тэр өдөр түүний инээмсэглэл хорвоогийн бүх аз жаргалыг тээсэн мэтэл байв. Ингээд Вэйдан Шинжэн Airlines-ийн төв байранд томилогдсон. Гэрээсээ хол биетан шинэ амьдрал эхлүүлэх мөчид тэр үнэхээр урам зоригтой байв. Өнгөрсөн бүх хэцүү зүйл ард үлдлээ гэж бодож байсан. Шинэ газар, шинэ эхлэл. Гэтэл эхний ажлын өдөр түүнийг шоконд оруулсан. Чэньвэжүн яг тэр оффист сууж байсан. Чэньвэжүнд би чиний Шинжэн томилогдсон талаар мэдээд удирдлагад хүсэлт гаргаж Шинжэнд шилжиж ирсэн гэж хэлжээ.
Яг энэ үеэс Чинвэжүний эргэн ирэлт эхэлсэн. Өдөр бүр цэцэг өгн мессеж бичиж залгана. Тэр Вэйданы шин дугаарыг ч олж мэдсэн байлаа. Бүр би эхнэрээсээ сална, зөвхөн чамтай хамт байхын тулд энд ирсэн гэж хүртэл хэлдэг болсон. Вэйдан анханасаа тийм ч дургүй байгаагүй. Тийм болохоор ийм байдалд сэтгэл нь дахин ганхаж эхэлсэн. Тэгээд нэг өдөр Вэйдан Чинвэжүнд Шинжээний амьдрал тасахад хэцүү байна. Намайг Шиньян руу шилжүүлж өгч болох уу гэж асуужээ. Чинвэжүн шууд зөвшөөрсөн. Ингээд тэр хоёр дахин уулзаж дотн болж эцэст нь тэр хоёрын харилцаа зураасаа давж эхэлжээ. Нууц болзоонууд нууц хайр. Хинч мэдэж болохгүй зөвхөн хоёулахнаа мэдэх харилцаа. Гэхдээ удалгүй Вэйданы найз залуу нэг л сони юм болж байгааг анзаарсан. Вэйдан нуулгүй бүх үннийг хэлсэн. Найз залуу нь дахин нэг удаа ятгахыг оролджээ. Чи тэр хүнд итгээд хэрэггүй. Тэр хүн чамайг үнэхээр хайрлаж байгаа бол аль эдийн эхнэрээсээ салаад чамтай аль биесээр хамт байх байсан. Гэтэл Вэйдан юу ч сонсохыг хүсээгүй. Ингээд олон жилийн хайр дурлал тэр хоёрын холбоо эцэс болсон. Вэйдан Чинвэжүн эхнэрээ орхиод надтай сууна гэж итгэж байв. Гэтэл 2 сар өнгөрчгөөд байхад Чинвэжүн эхнэрээсээ салсангүй. Түүнчлэн Шиньян руу шилжүүлнэ гэдэг амлалтаа ч биелүүлээгүй. Энэ үед Вэйдан сэтгэлээр унаж эхэлсэн. Миний сонголт буруу байж магадгүй гэж бодож эхэлжээ. 2010 оны 2 сард Вэйданд нэгэн мессеж ирсэн. Чинвэжүний эхнэр түүн рүү мессеж бичжээ. Тэр хүн чамд хайртай гэж хэлсэн үү? Гэхдээ тэр ийм үгийг чамд л хэлсэн гэж бүү бод. Тэр үгийг хэдэн эмэгтэйд хэлж байсан бол гэж чи бодож үзсэн үү? Чи бол ердөө тэдний нэгэн шүү дээ. Бүхэн залуудаа хөөрхөн байдаг. Гэхдээ залуу нас чинь үүр дүргэлжлэхгүй. Чи амьдралаа ингэж үрэн таран хийж болохгүй. Би чамаас их хүний хувьд хэлж байна. Хүний гэр бүл өмөлхөө бол өөрийнхөө амьдралыг бод. Энэ үгийг сонсоод Вэйдан өөрийгөө ердөө буудалд дуулцдаг нэгэн хүүхэн мэт мэдэрч бүхнийг ойлгосон. Энэ явдлын дараа Вэйдан Чинвэжүнд салах мессеж илгээжээ. Чинвэжүн хэрвээ чи намайг орхивол би өхнө. Энэ хорвоо утгагүй болно. Бидний уулздаг газар би чамайг хүлээж бай. Эцээ хүртэл чамд хайртай хэвээрэл байх болно. Чи минь энд би тэнд. Диваачин чамайг хүлээн гэв. Энэ мессежийг уншаад Вэйдан шоконд орсон. Чинвэжүн яг л амиа орлох гэж байгаа юм шиг бичжээ. Вэйдан сандраад Чинвэжүн рүү дахин залгасан. Уцаа аваагүй. Вэйдан айд сандарч тэр миний салах мессежийг уншаад амиа орлчихсан юм болов гэж бодож эхэлсэн. Ингээд хуучин найз залуудаа дараах мессежийг илгээжээ. Би чамд ингэж хандсандаа уучлалт гуйж байна. Би юу хийснээ ойлгож байна. Хэрвээ би явчихвал намайг байхгүй болсны дараа ил зүйлсийг минь янслаад өгөөч. Үнэхээр их уучлаарай. Энэ мессежийг үнссэн хуучин найз залуу нь шууд л Вэйдан руу залгасан. Дахин залгаж мессеж бичсэн ч хариу алга. Сандарсан найз залуу нь Вэйданы ажил, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс рүү залгаж Вэйдан хаана байна вэ гэж асууж эхэлсэн. Гэтэл хинч түүнийг хаана байгааг мэдэхгүй байлаа. Тэр үед Вэйдан Чинвэжүнтэй нууцаар уулздаг байсан. Тэдний нандин дурсамж гэж боддог зочид буудлын өрөөнд байсан. Тэр өрөөнд байхдаа Чинвэжүн рүү сүүлийн мессежээ илгээв. Гуй хоолойч нь сонсомоор байна. Уцаа аваач. Таны дуу хоолойг сонсвол тайвширч чадна. Тэгээд би явж чадна. Чинвэжүн тэр газар тэр охины хүлээсэн газар ирсэнгүй. Тэгэхээр Вэйдан юу бодсон бол тэр хүн намайг хайрладгүй байсан юм байна. Над дээр ирэхгүй юм байна. Тэр аль хэдийн нас барсан ч юм билүү гэх мэт хольж хутгсан хүнд бодлуудад дарагдсан байх. Удалгүй Вэйдан зочид буудлын угаалгын өрөөнд орсон. Тэгээд тэндэл тэр өөрийн амийг игүүдгсэн. Цагдаа нар хэргийн газарт очиод нарийн шалгалт хийсэн ч хүч хэрглэсэн ямар ч улмөр байгаагүй. Эцэст нь Вэйдан өөрөө амиа орлсон гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ аав нь энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Охиноо алдсан тэр гуниг харамсал 23 хоногийн дараа аав нь ч бас амиа орлож охиныхоо араас явсан. Гэр бүлийнхэн нь охиныхоо гар утсыг нотлох баримт болгон цагдаад өгч Чинвэжүнийг сэтгэл зүйн дарамт үзүүлж үхэл рүү түлхсэн гэж үзэн түүнийг аллага үлдсэн гэж шүүхэд өгчээ. Чинвэжүн бол гэр бүлтэй хүн. Тэр өөрийн эрх мэдлийг ашиглаж Вэйданыг сэтгэл зүгээр удирдах, чамааг л ажилд авна, бусд нь хасагдана гэж дарамтлж байсан нь бүрэн баримттай. Гэтэл энэ бүхэн худлаа байсан. Тэр үүнийг Вэйдантай уулзахын тулд зохиож хэлжээ. 2011 оны 11 сард Шинжээний шүүх хурал болсон. Шүүх дараах шийдвэр гаргасан. Вэйданы нас барсан шалтгаан бол хувь хүний сэтгэлийн асуудал бөгөөд
Чэньвэжүнг алга үлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Гэсэн ч шүүх Чэньвэжүний зан авир уг үйлдэл нь Веданы сэтгэл зүйд ноцтой нөлөө үзүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч Веданы арга гэрт ойролцоогоор 30 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан. Мөн Шинжэн Airlines компанид ч хохирол барагдуулах үүрэг оноожээ. Энэ хэргийн дараа Хятадын нийгэмд ажил дээрх эрх мэдлийн харилцаа, дээд албан тушаалтны ёс суртахуун, залуу ажилчдын аюулгүй байдал, нууцлаг харилцаа, хариуцлага хүлээлгэх тухай асар их маргаан өрнөсөн. Хожим энэ хэрэг Хятадд ажлын байранд дах хүчирхийллийн бодит жишээ хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм. Энэ бол Веданы гунигт түүх. Хизээж ийм эмгэнэлтэй хувь тавилан хэн нэгэн дахин тохиолдохгүй байгаасаа гэж хүсэж байна. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.